Сайн байцгаана уу? Төрийн албаны реформ бидний шийдэл нэртэй судалгаа эрдэм шинжилгээний бүтээлийн уралдаанд Орхон аймгаас оролцож байгаа оролцогч Хулан байна. Төрийн байгууллага сэтгэл зүйн дархлаатай байх арга замыг эрэлхийлэх нэртэй илтгэлийнхаа эхэнд танд энэхүү богинохон бичлэгийг хуваалцъя. Илтгэлийн төгсгөлд та өөрийгөө аль төрлийн хүн болохыг бодоод үзээрэй. Төрийн албан агчийн сэтгэл зүйн эрүүл мэндийн байдлын талаар Монгол Улсын эрх зүйн баримт бичгүүдэд нарийн тодорхойлсон ойлголтууд байдаггүй ч хөдөлмөрийн тухай хууль, төрийн албаны тухай хууль, эрүүл мэндийн тухай хуульд хамаарах заалтууд байдаг. Харин Алсын хараа 2050 Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичигт төрийн албан агчдын сэтгэл зүйн эрүүл мэндийн талаар тодорхой заалт байхгүй боловч нийтлэг урт хугацааны зорилтууд болон төрийн албаны хөгжил чадхыг сайжруулах, иргэдийн амьдралыг дээшлүүлэхэд чиглэсэн олон нийтлэг зорилтууд тусгагдсан байдаг. Тухайлбал, уг хөтөлбөрт оруулсан гол зорилтуудын нэг нь төрийн байгууллагын чадварыг нэмэгдүүлэх, төрийн албан агчийн мэргэжлийг сайжруулах, нийтлэг үйлчилгээний чанарыг дээшлүүлэх юм. Энэ зорилтууд нь төрийн албан агчдын эрүүл мэнд, сэтгэл зүйн эрүүл мэндийн асуудлыг шууд бус хэлбэрээр хамарсан байна. Тиймээс Алсын хараа 2050 хөтөлбөр нь төрийн албан агчдын сэтгэл зүйн эрүүл мэндийн асуудал шууд хамаарахгүй ч төрийн албаны үйлчилгээний хөгжлийг иргэний эрүүл мэндийн асуудлуудтай холбон харж цаашид энэ асуудлыг шийдэхэд шаардлагатай арга хэмжээг авах үндэс болно гэж үзэж болно. Төрийн албан агчдын сэтгэл зүйн эрүүл мэндийн байдал нь одоогийн нөхцөлд ямархуу байгааг илтгэлийн энэ судалгаа харуулж байна. Ийм учраас эрх зүйн бодлогын баримт бичигт тусгагдсан байдлаас гадна төрийн албанд сэтгэл зүйн дархлааг бий болгох шууд арга замуудыг эрэлхийлж, үе шаттайгаар хэрэгжүүлэх боломжийг нэмж тусгах, цаашид хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзэн дараах илтгэлийг танилцуулж байна. Юуны түрүүнд сэтгэл зүйн дархлаа гэдэг ойлголтыг эхлээд тодруулъя. Сэтгэл зүйн дархлааны талаар хэд хэдэн эрдэмтэд өөрсдийн өнцгөөс судалж тодорхой онолуудыг гаргасан байдаг. Тухайлх юм бол сэтгэл зүйн дархлаа гэдэг ойлголт нь хувь хүн өөрийгөө хамгаалах механизм, зарим нь сэтгэл зүйн төсвөр төвчээрч гэж үзсэн байдаг. Харин эдгээр онолуудаас Америкийн нэгдсэн улсын сэтгэл судлаач Гарри Стик Салливан сэтгэл зүйн дархлаа бол түүний нийгмийн харилцаанаас үүдэлтэй өөрийгөө хамгаалах механизм болгон ашигладаг хэмээн тодорхойлж, сэтгэл зүйн дархлааг бүрдүүлэгч хүчин зүйлсийг нойрны чанар, сэтгэл гутралын төвшин гэж үзсэн энэхүү онолд тулгуурлан судалгааны ажлаа хийсэн болно. Дээрх онолоос үзэхэд сэтгэл зүйн дархлаа гэдэг нь төрөлхийн зүйл биш, харин хөгжүүлэх боломжтой чадвар гэж үзэж болохоор байна. Энэхүү илтгэлдээ зориулж судалгааны ажлаа ярилцлагаар баяжуулан Сэлэнг Орхон аймгийн 43 албан хаагчаас тэдний нойрны чанар, сэтгэл зүйн байдал нь ажлын бүтээмжид хэрхэн нөлөөлдөг талаар судлахад судалгаанд оролцогчдын 61.3% нь гүн нойрсож чадахгүй байгаа. 75.2% нь сэтгэл гутралын шинж тэмдэгтэй. Дээрх сэтгэл зүйн тулгымцсан асуудлаас болж ажилдаа анхаарал төвлөрдөггүй, мөн ёс зүйн алдаа гаргаж илэрхий зүйлд хайн ханддаг тухайга дурдсан байна. Харин сэтгэл гутралын шалтгаан төвшинг тодорхойлох цөөнгийн сорилд оролцсон албан хаагчдын 35% нь 14 хоногоос дээш хугацаанд сэтгэл гутралын шинж тэмдэгтэй байсан бол нойргүйлийн эмгээг илрүүлэх сорилд оролцсон албан хаагчдын 47% нь тийм гэж хариулснаас үзэхэд нойрны хямралтай буюу эмч эмнэлгийн байгууллагаас зайлшгүй тусламж үйлчилгээ авах шаардлагатай гэж үзэж болохоор байна.
Судалгаанаас дүгнэхэд зөвхөн нийслэлд амьдардаг албаагчдаас гадна хөдөө орон нутагт ажиллан амьдарч буй төрийн албаагчдад стресс, түгшүүр, санаа зовнил, ажлаас хашрах хам шинж, сэтгэл готрол зэрэг нийтлэг сэтгэл зүйн тулгымцсан асуудлууд байна гэж үзэж болохоор байна. Төрийн тусгай албанд, төрийн үйлчилгээний албанд сэтгэл зүйч гэдэг оронтой байдаг учраас тэдгээр албаагчдын сэтгэл зүйн эрүүл мэндэд анхаарал хандуулдаг гэж ойлгож болно. Гэтэл төрийн захиргааны бусад байгууллагууд сэтгэл зүйч гэдэг оронтой байдаггүйгээр үл барам энэ талаарх ойлголт мэдлэг өгөх сургалт, мэдээлэл өгөх арга хэмжээ тэр бүр зохион байгуулагддаггүй. Төрийн албаагчид хувийн зардлаар сэтгэл зүйн тулгымцсан асуудалтай тусламж, үйлчилгээ авах боломж нөхцөл байхгүй байсаар өдийг хүрч байна. Иймд төрийн албаагчдын сэтгэл зүйн дархлааг бий болгох шууд арга замыг дараах байдлаар тусгаж тодорхой үе шаттайгаар хэрэгжүүлэх нь гол асуудал юм. Ингэхийн тулд төрийн албаны салбар зөвлөлүүдэд байнгын орон тоотой мэргэжлийн сэтгэл зүйч бэлтгэн ажиллуулах, уг сэтгэл зүйч нь нийслэл болон орон нутгийн бүх төрийн байгууллагуудад хүрч ажиллах, тест онцлогоо хийх, бүлгийн зөвлөгөө болон тухайн төрийн байгууллагын онцлогт тохирсон сургалт зохион байгуулах. Өөрөөр хэлбэл ганцаарчилсан зөвлөгөөнөөс бусад төрлийн сэтгэл зүйн тусламж үйлчилгээг хүргэн ажиллахаар зохицуулж өгөх юм. Уг сэтгэл зүйчээр дамжуулан төрийн албаагчдын сэтгэл зүйн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, сэтгэл зүйн тулгамдсан асуудлыг даван гарах арга замуудыг зааж өгөх нь төрийн байгууллагын сэтгэл зүйн дархлааг бий болгох хамгийн том алхам юм. Нэгдүгээр үе шатанд төрийн албаагчийн стресс, түгшүүр, санаа зовнил, ажлаас хашрах хам шинж, сэтгэл готрол, сэтгэл зүйн тулгамдсан нийтлэг асуудлыг сэтгэл зүйн хөтөлбөрөөр дамжуулан сэтгэл зүйн эрүүл мэндийн боловсрол олгож амьдралын зөв дадал хэвшлийг дэмжин шийдвэрлэх замаар бүтээмжтэй, харилцааны соёлтой, ёс зүйтэй үйлчилгээг иргэнд хүргэж төрийн албаагчийн гэр бүлд ээлтэй, хөгжил хамгааллын үр ашигтай тогтолцоог бий болгосноор хүн амын амьдралын чанарыг дээшлүүлэхэд эергээр нөлөөлөх юм. Хоёрдугаар үе шатанд цахим сургалтын платформ бий болгон хүн бүр орон зай цаг хугацаанаас үл хамааран сэтгэл зүйн оншилгоо хийлгэж, онцлогооны үр дүнд суурилсан тухайн сэтгэл зүйн тулгамдсан асуудлын талаар мэдээлэл авах, суралцах боломжийг бүрдүүлнэ. Сэтгэл зүйн тусламж үйлчилгээг эрүүл мэндийн даатгалаар авах судалгааг хийж, холбогдох байгууллагуудад хүргүүлнэ. 3 дугаар үе шатанд эхний үе шатуудад төрийн албаагчдын сэтгэл зүйн эрүүл мэндэд анхаарч гарах үр нөлөөнөөс хамааран цаашлаад эрүүл мэндийн онцлог чиглэсэн хиймэл оюун ухаанд тулгуурласан сэтгэл зүйн тусламж зөвлөгөө өгөх үйлчилгээг бүх иргэд авах боломжийг бүрдүүлэх. Ингэснээр эрүүл сэтгэл зүйтэй нийгмийг бий болгох юм. Төрийн албаагчдын сэтгэл зүйн эрүүл мэндийн талаарх боловсрол нэмэгдснээр өөрийнхөө болон гэр бүлийн гишүүдийнхээ сэтгэл зүйд анхаарал хандуулж, эрүүл сэтгэл зүйтэй албаагчаас цаашлаад эрүүл сэтгэл зүйтэй хамт олон гэр бүл бий болж сэтгэл ханамжтайгаар төрийн үйлчилгээг түргэн шуурхай иргэдэд үйлчлэх нөхцөл бүрдэх юм. Иймд сэтгэл зүйн дархлаатай төрийн байгууллага бий болох нэг арга зам бол тэдэнд хүрч ажилладаг хууль болон бодлогын баримтчгүүдэд эрх хэмжээ олгогдсон төрийн байгууллагын сэтгэл зүйч ажиллах юм. Ингэснээр алсын хараа 2050 Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлогын хүний хөгжлийг хангасан ухаалаг, тогтвортой засаглалд огтож, захиргааны оновчтой бүтэц зохион байгуулалт бүхий төрийн алба төлөвшин, цахим технологид тулгуурласан эргэн төвтэй төрийн үйлчилгээнд бүрэн шилжиж, төрийн хувийн хөвшлийн иргэний нийгмийн хамтын ажиллагаа бүх хүрээнд өргөжин, хүний эрхийг бүрэн хангасан шударга ёсны тогтолцоо төлөвшин, авилгагүй улс болно гэсэн зорилтын тодорхой заалтуудтай уялдан цаашлаад эрүүл нийгмийг бий болгох том алхам юм. Илтгэлийн эхэнд асуусан асуултаа танаас дахин асууя. Та аль төрлийн хүн вэ? Анхаарал хандуулсанд баярлалаа.